За ганадаа маш их баярлалаа. Одоо харин студид маань зочид ирсэн гэж сая ганаа маань хэлсэн. Зочдоо танилцуулъя. Чингэлтэй дүүргийн соёлын төвийн дараа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Лавг Сүрэн, за мөн соёлын тэргүүний ажилтан Дуучин, за мөн Чингэлтэй дүүргийн соёлын төвийн дуу болон төгөлдөр хорын багш байгаль манаар хөрөлцөн ирсэн байна. Сайн байцгаана та бүхэн энэ өдрийн минь төргий. Сайн байна. За Чингэлтэй дүүрэг маань саяхан одоо 25 жилийн ойгоо тэмдэглэн энэ онд үргэлжилж байгаа. Тийм. Тэгээд 25 жилийн ойн сонь сайхан юу вэ? Танаа мөн театр болвол соёлын төв бол бас шинхэн тий. Дөнгөж 3 жил болж байгаа байгуулагдаад. Тэгээ энэ хугацаанд бол маш олон зүйлийг хийсэн гэж түрүүн сонсч байлаа. Тэгээ 25 жилийн ойн хүрээнд ямар ажил хийгдэв? За баярлалаа. Юуны өмнө телевиз үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Чингэлтэй дүүрэг маань үүсгэн байгуулагдаад 1992 онд үүсгэн байгуулагдаад өдгөө 25 жилийн 25 нас хүрсэн байна. Тэгээд энэ жил 17 он бол тэр чигээр одоо 12 сар хүртэл Чингэлтэй дүүргийн 25 жилийн бүх үйл ажиллагаанууд 25 жилийн ажиллагаанд хүрээнд хийгдэж байгаа. За тэгээд зурагт үзсэн сууж байгаа одоо Чингэлтэйчүүдтэй 25 жилийн мэндийг хүргэе тийм ээ. За сонгуулийнхаа одоо телевиз үзэгчд 25 жилийн баярын мэндээ хүргье. За манай Чингэлтэй дүүргийн соёлын төв маань бол одоо үүсгэн байгуулагдаад 3 жил болж байна. За Чингэлтэй дүүргийн 19 хорооны 170 мянга гаруй иргэдтэй одоо соёл урлагийн үйлчлэгийг үзүүлэх зорилготой. За 8 хүний одоо орон тоотой ингэж ажиллаж байна. За саяхан бол одоо сая хэлсэн Чингэлтэй дүүргийн 25 жилийн хүрээнд манай Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа бол одоо маш өргөн байдаг. Дэлхийн 6 хотын дүүргүүдтэй шипийн харилцаатай. Солонгос хотын одоо Сөүл хотын Сумпа дүүрэг, Инчон хотын Ёнсуу дүүрэг, Оросын холбооны улсын Улаануд хотын Советский дүүрэг, Якусахагийн одоо Хангалаский улс, Покровский дүүрэгтэй. За тэгэл одоо Турк улсын Стамбул, Анкара хотуудын дүүргүүдтэй. За тэгээ Монголдо бас Харанхай аймгийн Чулуут сум, Хинтээ аймгийн Баян-Овоо сумуудтай бас шипийн харилцаатай. Одоо 11 сар гаргаад манад хамгийн газрынхан манай соёлын төвийнхэн маань уран бүтээлчд маань Хинтээ аймгийн Баян-Овоо сум руу явж бас туршлага судалж ажлын одоо айлчил тийм ээ ихээр болж байгаа. Хамгийн ойрын ажил бол одоо тийм ажил байна. За 3 жил болсон байна. 3 жилийн хугацаанд бас олон ажил хийсэн. Тэдгээр нэгээр одоо дэрэгдээ бас хамтлагтай 2 жил өөр төрлийн хамтлагтай юм байлаа шүү дээ. Хамтлагуудын талаар танилцвал. За тийм Чингэлтэй дүүргийн дэрэгдэх одоо Ахмадын 4 цаг хамтлаг гэдэг одоо 2 жилийн өмнө Монголын үндэсний телевизийн Монголын нэг өдөр нэвтрүүлгээр бас орж исэн. Үндэсний цагаан сарын баярын нэвтрүүлгээр орж исэн. За дэрэгдэх одоо залуучуудын үндэсний хөгжмийн одоо дөмөн гэж жуулахтай. За тэгээд манай энэ байгалмаа өгч маань бол Чингэлтэй дүүргийн соёлын төвийн дууны төгөлдөр хоорын дугуйлангийн багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дуучин юм байгаа. За дугуйлангууд хичээлнэ. За үндэсний хөгжим морин хоорын дугуйлан. За тэгээд ардын болон сонгодог бүжгийн дугуйлан. За тэгээд одоо дууны дугуйлан, төгөлдөр хоорын дугуйлан ийм дугуйлангууд хичээлнэ. За тэгээд хамгийн анхны амжилт маань гэх юм бол 2 жилийн өмнө Йохор 2015 наадамд олон улсын наадамд манай Ахмадын 4 цаг хамтлагийнхан соёлын төвийнхэн маань 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Хинтээ аймгийн Бачрээ зуунд болсон. Багаараа л одоо 3 дугаар байр эзэлсэн юм амжилтаар эхэлж байсан тий. За нэгдүгээрт бол одоо Оросын буриадууд, Агийн буриад, Читийн буриад 1 2 дугаар байрыг эзэлж байсан. За тэгээд дараа нь бол одоо анхны бие даасан хүүхдийн өнчин цагаан бутаг одоо үлгэрээс сэдвэлсэн хүүхдийн дуулалт бүжгийн жижиг бие даасан тоглолтыг одоо жилийн өмнө 16 онд бол Улаанбаатар чуулга дээр анх тавьсан байгаа. За одоо тэр дуулалт бүжгийн жижигээ одоо 19 хороодынхаа аслагдсан сургууль цэцэрлэгийн хүүхдүүд тавих зорилготой ажиллаж байгаа. Дуучин байгалмаагаас асуухад төгөлдөр хоорын багш, дууны багш гэсэн тий. Тэгээ маш олон дугуулангууд хичээлдэг гэсэн. Тэгээ хүүхдүүд ер нь хэр их хамрагдах вэ? Одоогийн байдлаар та хэдэн шавтай байна? За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь одоо энэ өдрийн сайхан халуун мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд ер нь бол манай соёлын төв бол одоо төрөлжсөн дугуйлан ажиллуулж сургалтаар явуулдаг дан мэргэжлийн багш нар. Тэгээд ер нь бол гэр хорооллын нөгөө алслагдсан хүүхдүүдийг бол одоо урлаг соёлоор үйлчлэх одоо урлаг уран сайхны гооцвийн мэдрэмжтэй болгох одоо ийм хөгжмийн мэдрэмжтэй болгох ийм л зорилготой. Бусдад одоо нэг мэргэжлийн хөгжимчин биш л дээ. Тэгэхдээ урлагт дуртай сонирхолтой. Мөн бол миний одоо хариуцч ерөнхий гол барьж явдаг юм бол одоо
тоглолтын чанар одоо уран сайхны бодлого, уран сайхныхаа тал дээр нь бол гол анхаарч идэг. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол одоо миний нэг соёл урлагийн их сургуулийн дуулаач, уртын дууны дуулаач ангид орсон байна. Мөн одоо төгөлдөр хуураар бол ерөнхийдөө төгөлдөр хуураас хүүхдүүд жоо халширдаг бас яг ингээд аюул дуртай ингээд ирээл сурын морыг ингээд яваал байсан. Харахад гоё байдаг шүү дээ. Нөгөө нот үзээл яг ингээд мэрэгжлийн дагуу заагаад ихлээр жоохон ингээд нөгөө нотоо цээжлэх мэдлэхээсээ халшраал. За тэгэл жоохон саардаг л да. Тэгтээ зарим нь бол идэвхтэй одоо 2 3 хүүхэд маш идэвхтэй явж байгаа. Тэгээд ерөнхийдөө дууны ангид бол одоо ингээд 5 6 хүүхэд бас ингээд яг дуучин болох зорилготой бас явж байна. Тэгээд морин хуурын одоо бүр дэргэдээ бас чуулгатай болох ирээдүйн бяцхан шавнарыг манай багш нар бэлдэж байна. Бүжгийн дууланд бол нэлээд олноороо хамрагдаж байна. Ийм мэтэр бол сайхан хүүхдүүд бол идэвхтэй явж байна. Яг одоо бас зурагтай үзэн суугаа Чингэлтэй дүүргийн хүүхдүүд танаа одоо дуулан байдгийг мэдэхгүй ч юм уу хүүхдүүд байгаа хэл та. Тэгвэл одоо сургуулиудаар яваад ч юм уу авьяастай хүүхдүүдийг нэг авдаг тийм байсан шүү дээ тий. Яг тэгж авд юм уу? Аль эсвэл хүүхдүүд маань сайн дураар өөрсдөө хүсэл сонирхлоор ирд юм уу? Ер нь бол хүсэл сонирхлоороо тэгээд нөгөө төв рүү одоо ингээд хол явж одоо дуулаа сургалтанд хамрагдаж чадахгүй одоо гэр хороололдоо тэгээд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд л одоо ерөнхийдөө тэр л хавьда. Тэгээд өөр дүүргээс ч бас ирж байна. Одоо Баян зүрх дүүргээс бас суралцж байгаа хүүхэд бай, Баян голоос ч суралцж байгаа хүүхэд бай. Яг төлбөр нь одоо нөгөө жоохон хямд талдаа нөгөө төрийн албаа агчд бид нар чинь үнэтэй төлбөртэй бас биш. Төлбөр хямдхан тэгээд гэр оронд нь ойрхон явах зам нь дөт тийм байхлаар хүмүүс эцэг хүүд бол маш дуртай хамрагддаг. Сургуулиудад шалгаж авахын тулд одоо дууны тал дээр бол жоохон шалгаж авдаг бас яг нэг хоолой материал байна уу. Төгөлдөр хоор болохоор одоо яг сонирхлоор нь одоо яг мэрэгжлийн дагуу ямар одоо хөгжим бүжиг хүүхэд бэлдэх гэж байгаа ш гэж бэлддэг. Тэгтээ хөгжим бүжигт бас орох сонирхолтой хүүхэд бас ирдэг. Одоо жоохон ингээд бэлдэж байгаа хөгжим бүжигт орох явандаа орох сонирхолтой юм аа бэлдэж өгөөч гээ. Тэгэл яг л мэрэгжлийн дагуу гарын тавилаас эхлүүлэл яг нотоор нь анханаас нь заадаг. За одоо лавдорж дараагийн хувьд гэх юм бол одоо яг соёлын төвийн хувьд бас нэгэн одоо соёлыг түгээх одоо тухайн орон нутгийнхаа иргэдэд дүүргийнхаа хорооныхоо иргэдэд урлаг уран сайхнаар үйлчлэхээс гадна тухайн яг нутаг дэвсгэр дээр байгаа соёлын үнэт төв тий одоо түүх дурсгалын газруудыг хамгаалах одоо иргэдэд таниулах бас үүргийг давхар хүлээдэг штеп. Энэ ажлын хүрээнд 3 жилийн хугацаанд хийсэн ажил байвал тий саяхан нийслэлийн мэргэжлийн албаны соёл урлаг хариуцсан одоо байцаагч ирээд ерөнхийдөө бас дүүргүүдийн энэ тал дээр яаж ажиллаж байгаа талаар бас хяналт тавьж ажилласан. За зөвлөмж хөргүүлсэн. За энэ зөвлөмжийн дагуугаар бид нар бас өмнө нь бол яг бүртгэл мэдээллийн сантай байсан. За тэн дээрээ баяжуулаад одоо нэмэлт одоо баяжуулт хийгээд явах хэрэгтэй байна. За тэгээд бас болж өгвөл баримтат кино ч юм уу те олон нийтэд сурчлах тийм хийх хэрэгтэй байна гэж үзсний дагуу одоо өцгтөрхөн бид нар дүүргийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо дүүргийнхаа нутаг дэвсгэр дээр байрлах түүхийн дурсгалт одоо соёлын өвийн газруудыг одоо аялуулсан байгаа. За одоо манай олонний хил занснаар бол одоо гисэр сум, битүүб хийд тэгэл одоо зан азрын нэрэмжит төрсгөрлөгийн музей, байгалийн түүхийн музейн уртлын одоо 2 арслан гэх жишээтэй тий. За тэгэл одоо тусгаар тогтнолын маань хөшөө байж байгаа. Тусгаар тогтнолын Монголд нийслэлд байдаг 2 том талбай нэг маань бол одоо манай тусгаар тогтнолын талбай, хуучин ялалтын талбай гэж нэрлэдэг байсан. Тэгэл үлэг гөрвлийн музей гэж үзэх харах юм бол одоо яг ясам дээр бол олон байгаа байхгүй. За тэгэл жижиг сажиг юм гэвэл дата төрхийн хөшөө гэж 5 дугаар сургуулийн урдах тийм ээ. Одоо 10 гаруй 20-од одоо тийм түүхийн соёлын турсгалт газар байна. Тэгээд юугаар оруулж үзүүл сонирхуулсан хүүхдүүд, эцэг эхчүүд маань их сонирхож байсан. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд баримт кино хийгээд тэгээд тэрийг бас авсаргаад ингээд явах боломжтой байгаа. За хамгийн сүүлдэл одоо нэг хил ам дагуулсан зүйл гэхээр зэрэг юуны Ленин музейн артал буюу хуучнаар тэрний арталт байсан одоо зүүн хүрээний нууц бүлгийн байр одоо нурсан жишээтэй одоо иймэрхүү өрсөлдсөн сэргийлж одоо ийм үйл ажиллагаанд явуулж байгаа. За маш баярлалаа. Одоо за Чингэлтэй дүүргийн соёлын төвийн дарга лавд орж ивэл хүмүүс дарга гэдгээс нь бас дуучин тийм ээ өөрөө уртын дуучин хүн. За өнөөдөр бол
Тэгтээ өөрөө доолохгүй дойрын гослолд очоод. Тэгтээ өнөөдөр бол лог дорж мандуулахгүй. Соёлын тэргүүний ажилтан дуучин байгаль маа маань ханьмын надтай ярьлаа гэсэн дууг одоо үзэгч бидэнд мэдчилгээтэй ирсэн байна. Соёлын Чингэлтэй дүүргийн соёлын төв мэдчилгээг одоо бүгд харцгаая. За таныг тайзан орж байна. За таныг урьж байна. За баярлалаа. За ханьмын надтай ирлээ гэдэг дуу бол үг нь сундуй аян болгон зохиосон юм байна. Тэгээд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан бас үзэгчид та бүхэндээ зориулаад мэдчилгээтэй ирсэн байна. Ингээд одоо та бүхэндээ ханьмын надтай ирлээ. Харц харцаа